За өнөөдрийн влогоор хурдны мангас буюу энэхүү Godzilla-г танилцуулахад бэлэн болсон байна. Хурд хүчний мангас маань бол бас хүмүүсийн хамгийн их сонирхдаг, хамгийн их дурлаж үзхийг хүсдэг, сууж үзхийг хүсдэг ийм автомашин байна. Тэгээд өнөөдрийн влогоор та бүхэндээ 2012 онд үйлдвэрлэгдсэн GTR 35 автомашиныг влогоор танилцуулж байна. За энэхүү автомашин маань бол дэлхийн автомашины хурдны рекордыг тогтоосон ийм фончуудын буюу Nissan-ы бас топ прожектуудын маань нэг байгаа. За тэгээд хөдөлгөөрийн хувьд бол 3800 цэвийн турбо хөдөлгөөртэй. За тэгээд урагшаа 6 шаталт бүхий автомат механик хослсон хурдны айцтай. За хөдөлгөөрийн хүч маань бол 540 морины хүчтэй. Энэхүү бас аимшигт хөдөлгөөрийг өөртөө агуулсан ийм хүчтэй машин байна. 6 шатал хурдны хайрц маань бол одоо дуал клач буюу одоо хос клачтай ийм машин байгаа зэрэг. Анх бол 2007 онд бол GTR 35 загвар маань бол гарснаас хойш бол нэлээд бас онороо бас ингээд өөрчлөлтүүдийн хувьслуудыг хийгээд явсан. За энэхүү автомашины хувьд бол 2012 онд бол үйлдвэрлэгдсэн шинэ фейслифттэй гэж явдаг ийм загвар байна. За тэгээд хэдүүлээ хамтдаа салоныг нь сонирхцгаая. Салоны хувьд бол мэдээж хамгийн минималист стилийг өргөдөө барьж хийсэн гэж бол одоо автомашины экспертүүд бол бүгд ярьдаг юм байлээ. За энэхүү автомашины хамгийн гоё юм бол спорт машин дээр бол старт энжин байдаг. За тэгээд энэхүү автомашиныг бол хаазлахад бол яг бидний сайн мэддэг Галзуу урд киноны Пол Волкерийн эсвэл яг надад санаанд орж байна. Үнэхээр суперкарууд дундаа бол үнэхээр GTR бол бас хурд хүчний мангас гэдгээр бол маш сайн мэдэн. Тэгээд энэхүү автомашиныг бас өнөөдөр онцлон танилцуулж байгаадаа бас туйлын баяртай байна. За хурдны заалтын хувьд бол 340 км хүртэл хурлах боломжтой. За хөдөлгөөрийн эргэлт бол 8000 RPM. За мэдээж спорт машин учраас бол суухад бол самтлууд бол хамгийн тугтай байдлаар бол шийдсэн. Суудал маань ер нь жоохон өндөр учраас бол энэ дээр бол ингээд толохгүйгээр бас суугаад явах бүрэн боломжтой байгаа. Нуруу өндөр хүмүүс. За тэгээд хойдолтой бол одоо entertainment системийн хувьд бол бас Bose-ийн subwooferтэй учраас бол сууж яваа зорчигчд, жолоочд маань бол entertainment системийн бас гайхалтай мэдрэмжийг бас авах бүрэн боломжтой. За тэгээд ер нь хурд хүчийг мэдрэхийг хүсэх юм бол тэгэхээр энэ машинаас л мэдэрч чадна. Турботой автомашинууд дээр бол boost гэдэг юм бол хамгийн чухал байдаг. За тэгээд мэдээж энэ бол яг хурд хийх үед бол одоо boost маань ерөнхийдөө хідэн баараар шахаж байгаа. Бисаа шахачааг нь бол энэ дээрээс бол харж болно. GTR-ийн маань хамгийн гоё юм бол дээрээс нь нэг шидэт 3 канал бол энд байна. Тисатра бас одоо спорт болон комфорт буюу одоо нэг амаржина бас хатуур зөөлөөр тавчлаар байна. За мөн дээрээс нь машины одоо тракшник салах тавчлаар байна. За энэ маань бол одоо хамгийн том давуу тал буюу одоо нэг твин клачийг төвчдөг 3 канал байгаа. Энэхүү 3 канал маань бол тэгэхээр яг хурд хийхэд бол одоо хамгийн туйлын тохиромжтой байдлаар бол автомашиныг хурдлуулж өгдөг. За дээрээс нь энэ автомашины хүчийг гаргадаг ийм 3 канал байгаа. За тэгээд энэ хаац авч байгаа мэдрэмж, за яндангийн дуу, хөдөлгөөрийн дуу өдр бол үнэхээр бас яг юм цаанаасаа ингээд хүмүүн юм омогчлыг дөрүүлэхээр юм гоё мэдрэмжийг төрүүлж чадчихээн. GTR бол надад үнэхээр таалагдчихээн. Вау!
За за.